Тэр хэмжээ 100 гаруй компани байна. Ашигтай ажиллаж байгаа компаниудад дийлэх ашигыг бол 5 компани бүрдүүлж байна. Дийлэх компани бол ямар ч ашиггүй ажиллаж байгаа шийдтэй байгаа. Хоёрдугаар асуудал бол төрийн өмчийн компаниуд мэдээлэл нь ерөөсөө ил тод биш байна. Тухайлх нь бол 2019-аас 2021 оны хооронд төрийн өмчийн 9 компани алдагдaltaй ажилласан байна. Гэтэл үр дүнгийн урамшууллыг тухайн 9 компанийн удирдлага авсан багш шийдэв. Алдагдaltaй ажилласан компаниуд бол олон шүү. Тэн дотроос 9 компанийх нь захиралд одоо үр дүнгийн урамшуул олгоцтой байгаа албад асуудал байгаа байхгүй. Энийг засгийн газрын хэлэхдээ аль биесээр мэдэгдсэн. Гэтэл 9 компанийх нь нэр, 9 компанийх нь захирлын нэр тодорхой болсон. За энийг одоо олох гээд хөөцөлтөд би одоо 3 хоног явчих. Өнгөрсөн 7 хоногоос хавлаа. Энийг одоо аргаа аваад засгийн газрын хэлэх газар руу хандсан. Томцог сайтад төрөмж бодлого зохицуулалтын газраас асуух гэсэн. Одоо төрөмж бодлого зохицуулалтын газар руу албан бичгийг явуулж сууж байна. Тэгээ энэ бол ил тод бустай холбоотой асуудал. Тэгэхээр бид нар энэ алдагдaltaй ажиллаж байгаа мөртлөө ямар гэрээ, ямар одоо байгуулсан хилцээр ирээд юм. Тухайн үр дүнгийн урамшууллыг авах үндэс суурь бүрдсэн бэ гэдгийг бид нар тодруулах шаардлагатай. Нөгөө талдаа алдагдaltaй ажиллаад үр дүнгийн урамшуул авч байгаа бол тэр мөнгийг буцааж төлөх ёстой л гэдэг энэ зарчим байна.